Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцээх бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержо Маттералагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал Монгол улс бүгд найрамдах Итали улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болж байгаамаа. Айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчсан уулзалт болон аль биесний хилцээ хийнэ. Ерөнхийлөгч хүрэлцэхүүд бүгд найрамдах Итали улсын төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Лоренцо Фонтана бараалхана. Айлчлалын хүрээнд уламжлалт найрцаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл боловсрол шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд үтц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийт хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийг тохиолдуулан Ром хотноо Монгол улсын филармоны морин хуур найрал хөгжим уран бүтээлээ төлөвлөж аж ахуй нэгжүүд хамтран бизнес форум зохион байгуулна. Монгол улсаас 2000 онд ерөнхийлөгч Багванд аль биесний 2011 онд ерөнхийлөгч Элбэгдорж төрийн айлчлал хийж байсан. Хоёр улс 1970 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо элчин сайдын яамаа нээсэн юм а.